сайн байцгаана. IP-version 6 эхлэх талаар та бүхэнд дэвж өгч जैन. За тэгээ IP-version 6 эхлэхэд за энийг тапал өгсөрсөн энэ дээр жишээгээр харуулна. За IP-version 6 4 гээд писэнүүд маягт авах гэдэг авцсан ерөөхдөө. Тэгээ за server 1 за эндээс ангуул server 1 server 0 гээд хоёр server мөн байгаа. Энэ хоёр server болох нэг нь IP-version 4 нөгөөд нь IP-version 6 эхлэлтэйг өгч байгаа. За server 1 нь болох IP-version 4 эхлэлтэйг өгч байгаа. За эндээс ангуул мэдхгүй гээд нэг IP-version 4 дисплейгээр ингээд бусдад дараах гэдэг ингээд бэлтгэсэн. Харин server 0 маань болохоор server1.com гэх нэртэйгээр ингээд IP-version 6 эхлэлтэйг авах гэдэг ингээд бэлдсэн байгаа. За тэгээ бусад PC маань яаж авах вэ гэхээр за IP routing гээд за энд одоо PC 1 маань IP-version 6 эхлэлтэйг автоматик гээд энд шууд автомат авцсан байна. За PC 2-ыг харъя. PC 2 дээр болохоор за одоо жоохон уншчлаа. За PC 2 маань болохоор бидний өмнө хийсэн лаптай адилхан шууд дисплейгээр ингээд IP-version 4 хаягдтаа бусад юмнуудынхаа авцсан байна. За бусад маань майтлаа энд PC 3 маань болохоор юу авсан? IP-version 6 эхлэлтийг статика тохируулж өгсөн байгаа энд ингээд. За нэг иймэрхүүгээр. За тэгвэл өөр гэвэл энэ рутерүүд маань байна. Рутерүүд маань юу хийж байгаа гэхээр за рутерүүд дээр бол угаасаа чиглэлийн өгөхөөр статик рутинг хийгээд өгсөн. Тэгэнгүүт энэ одоо бидний gig 01 gig 02 гэх мэтлийн интерфейс бүр дээр за гарч байгаа утга бүр дээр нь за enable show running гээд харах юм бол за энэ гараас статик байдлаар ингээд тохируулаад өгсөн байна харагдаж байна. За gig 01-ээс ийм IP-version 6 address, IP-version 4 address гэх мэтчлэнгээр ингээд өгсөн байна. Харин нөгөө хоёр router-т нь статик чиглэлийг хийж өгсөн. За тэгээд за одоо эхнээс нь үзье л та IP-version 6-аас 6-гийн хооронд ping дамжуулангууд нөгөөд нь амжилттай болж байна. За IP-version 6-аас IP-version 4-ийг дамжуулъя. За энэ дээр бол failed болно. Яагаад гэх юм бол бид нар router дээрээ нат хийж өгвөл тухайн одоо IP-version 4 6 хаягдтын хооронд ялгаа гарч байгаа нөгөө хаягдтын зөрүү үүсэж байгаа бид нар натаад ингээд энэ хаягийн шүү гэд солио өгөх боломжтой. Гэхдээ би тэрийг бол router дээр хийгээгүй учраас failed болж байгаа. За өөр гэх юм бол одоо IP-version 6 хаягдтыг одоо автомата серверүүдээс ингэж авд юм байна. Router өдрөө чиглэлүүлэх ёстой байна гэх мэтлэн хараад авчлаа. Одоо IP-version 6 4 хаягдлууд дээр яа л та. Одоо тухайн нэг сервертэй хандсан байгаа шүү дээ. Серверийн юу хийгээд үзье. За яах вэ шүү. За серверийн юу вэ? За одоо энийг хараад бодлогоос авахгүй. Copy-dot за энэ хаяг очоо гэж заагаад өгөх юм бол Cisco packet tracer IP-version 6 хаягдтай маань явж байгаа чиглэл маань харагдаж байна. За 100 энэ болохоор 192-ийн за нөгөө тал болохоор 192-ийн 192-ийн 168-13 гэсэн хаягдтыг авсан. За IP-version 6 хаягдтай IP-version 1 IP-version 4 хаягдтай байгаа зэрэг рүү хандах гэж үзье л да 192-ийн 168-ийн 1-ийн 3 гэд хандчихъя. Өмнө гарч ирсэн юм байна. Гарч ирээ за яа. Буцаага веб браузероо дахиж оруулаад харин бол ер нь IP-version 6 хаягдт авсан байна. IP-version 4 хаягдлын сервер рүү хандж чадахгүй яа. Тэгвэл хаягдлын зөрүү үүссэн гэдэг 192-ийн 168-ийн 1-ийн 4 гээд хандах юм бол өмнө бол бид нар IP-version 6 хаягдлын серверийг өнгө шууд гарч ирж байсан бол энэ дээр гарч ирэхгүй байна. За тэгэх юм бол IP-version 4 хаягдлаас хандаад үзье л да. IP-version 4 хаягдлаас хандах юм бол ерөөдөө гарч ирнэ. Тэгвэл IP-version 4 дэм адилхан IP-version 6 хаягдлыг хандах гад үзэх юм бол гарч ирэхгүй 192-ийн 168-ийн 1-ийн 3 гэв. За хандаад үзэнгүүт
шүү. 1-3 тал байсан да. Топос нь 10-3. За авчлаа. Энэ хатгыг бол гарч ирж байгаа. За 192-168-ийн 10-3. За go модгиско бактрейсгаа тэр чинь за өмнөхдөр үзүүлэх гэдээс IP-ийн 6 дээр хандах гэж үзэл та. За жоохон гацалтай баг шүү байна. За 192-168-ийн 10-3. За гур дараа шулганд ерөөхдөө өмнөх шиг хурдан гарч ирэхгүй. Яг гэх юм бол энэ дэр ингээд юм өсөж байгаа, хаягдлын зөрүү өсөж байгаа нь нотолж өгөх юм бол явах болно. За IP-ийн 6 илтийн хүрээнд иймэрхүүгээр тайлбарлаа. Анхаарлаа тусна бүхэнд баярлалаа.